Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай сувгийг үздэг хүмүүсийн нийт 65% нь subscribe дараагүй гэдэм байна. Хэрвээ та дарж амжаагүй байгаа бол яг одоо subscribe дараад бичлэгээ эхлүүлээрэй. 2010 онд YouTube-д 2 муурны бичлэг орсон. Гарчиг нь нэг хүү 2 муурны зулцаг гэсэн байв. Хүмүүс жоохон хүүхэд муурныгаа бичлэгийг хийж тавьдаг байх гэж бодоод нэг-нэгээрээ subscribe дарж сувагт нэгдэжсэн ч энээсээ болоод огт харж болохгүй аимшигтай зүйлийг хардаг. Видеон дээр нэг эрэгтэй one room шиг жижигхэн өрөөнд нэг ортой ор өрөөг тэр чигтэн дүүргэж өрөөнд унтахаас өөр ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй харагддаг ба эрэгтэй жижиг биетэй ногоон өнгийн юудэнтэй цанцныхаа малгайг өмссөн учраас царай нь сайн харагдахгүй байлаа. Хальт эрүү болон шаргал ус цухуусан байгааг харуул цагаан арьстай өнгөж тамглахаар байв. Орон дээр дөнгөж төрсөн болтой 2 муурны зулцгийг тавьсан байх бөгөөд зулцгнууд айж жижигч хаан харагддаг. Залуу вакуум уу тавьчирч 2 муурны урд байрлуулна. Вакуумуудыг ихэвчлэн хөнжил, хувцас, эд зүйлсийн зайг багасгаж хадгалахын тулд хэрэглэдэг. Эрэгтэй муурнуудыг уут руу нэг-нэгээр нь хийж тоос торгочоор хийгэн саруулж байгаа энэ бичлэг YouTube-д орсон. Хүмүүс точирдож бичлэг хэдхэн хормын дотор интернетээр битүү тархдаг. Удалгүй YouTube-ийн удирдамжийг зөрчсөн гэж видео устгагдсан ч саяны бичлэг аимшигтай зүйлсийн эхлэл нээжээ. Удалгүй өөр YouTube сувгаар төстэй бичлэг дахин ордог. Энэ удаад угаалгын өрөөнд нэг эрэгтэй байх ба байгаа байдлыг нь харуул эхний бичлэгэн дээр гарсан залуутай нэлээд төстэй харагдсан. Энэ удаад эрэгтэй байнанд ус дүүргээд муурны зулцах хийж тэр чигт нь орхидог. Ингээд болоогүй 3 дахь бичлэг хийсэн. Энэ удаад ганц муур биш маш том шар могоо байдаг. Могоо өрөөний голд байсан бол муур өрөөний буланд айсан байдалтай чичирчээв. Удалгүй могоо муурыг барьж эдгээр 3 видео 2010-аас 2011 оны хооронд тавигдсан. Хүмүүс тэр залуу хэн болох, яагаад тийм зүйл хийгээд байгаа, өөрт нь ч бас тэр зүйлийг нь хийх хэрэгтэй гэцгээж энэ хэрэг улам ширүүсдэг. Асуудал нь ямар нэгэн сэжүр огт байгаагүй. Яаж ч харсан амьтны хүчрхийлэл үйлдэж байгаач бичлэгэн дээр байгаа эрэгтэй хэн болох, хэдэн настай, хаана амьдардаг, аль улсын иргэн болохыг мэдгүй учраас ямар хотын цагтаад мэдгэдгээч мэдгүй байлаа. Тэр муухай харгас бичлэгийг маш олон хүн үзсэн ч хийж чадах зүйл байсангүй. Тэгсэн ч энэ эрэгт анхаарлаа хандуулж исэн хэдэн хүмүүс цуглаж Facebook дээр групп үүсгээд хамт амьтан хүчрхийлэгчийг хайж болохоор мөрдөгч шиг ажиллаж эхэлдэг. Тэр бүлгийн төлөөлөгч 2 хүн байгаа. Нэг нь Лас Вегаст амьдардаг Диана Томпсон гэх эмэгтэй, нөгөөх нь Жон гэх эрэгтэй. Тэд хамгийн түрүүнд эрэгтэйгийн өмссөн хувцас, ханд нь өлгөөтэй байх зураг, хэрэгэлсэн тоос сорогч нь аль брэндийн болохыг мэдхийн тулд нүдээ ширэгтэл шалгадаг. Эрэгтэйгийн хийсэн бичлэгнүүд маш чанаргүй учраас ямар нэг юм олж харахад хэцүү байсан ч дараа нь бичлэгийг зураг болгож, томруулж, жижигрүүлж янз бүрээр нүдээ чилтэл харна. Тухайн үед ийм харгас бичлэг зургнуудыг дахин үзэх үнэхээр хэцүү байсан ч сэтгэл зүгээ удирдах энэ залууг олохын тулд үргэлжлүүлэн шалгасаар байв. Гэтэл видеоноос сонин чимээ гардаг. Хөгжим эсвэл дуу хоолой шиг зүйл сонсогддогч англи хэл биш байсан. Сайн шалгаад үзтэл орос хэлэв. Тэгвэл Орост амьдардаг хүн юм бах та. Гэтэл хэрэгтэн зориуд хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд орос киноны аудио тавьжээ. Тэгэхээр өөрийнх нь араас хүмүүс мөшгөн гэдгийг хүртэл тооцоолсон болж таардагч өөр сэжвэрүүд олж чадсан. Эхний бичлэг дээр орон дээр дэвссэн дэвсгэр шиг зүйлээсэн ба чонын зурагтай байв. Ийм зүйл тийм нийтлэг биш учраас eBay-с хайгаад үзтэл яг адилхан дэвсгэр байх ба үйлдвэрлэсэн улс нь Хойд Америк, Канада, Америк гэж гарч ирснээс гадна ганцхан ширхэг зарагджээ. Асуудал нь eBay дэлхийд даяар борлуулалт хийдэг болохоор хаашаа ямар улс руу зарагдсныг олж мэдэх боломжгүй болсон. Дахиад нэг сэжвэр нь тоос сорогч. Бичлэгнээр хэрэгтний хэрэгэлсэн тоос сорогч шар болон саарал өнгөтэй тийм ч нийтлэг загвар шиг харагдаагүй. Интернетэд тоос сорогч хэрэгэлдэг хүмүүсийн групп гэж байд юм байна. Тэнд Диана тоос сорогчны зургийг оруулж мэддэг хүн байгаа талаар нь асуухад нэг хүн Кэмер Кеннистер гэдэг тоос сорогч гээд загварынх нь нэрийг хүртэл тодорхойлдог. Энэ тоос сорогч зөвхөн Хойд Америкт зарагдаг гэхээр Америкийн нэгдсэн улс, Канада эсвэл Мексик гэсэн үг. Ингээд хэрэгтнийг хайх радиус улам нарийсдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдээ Facebook-оор олон орн руу тархаж хэний чихэнд хүрсэн бэ гэвэл энэ хүмүүс харахад буруу гарын хүмүүс шиг харагдаж байгаач дээрэмчэд муу хүмүүс биш. Тэд бөөндөө нийлж амьтан аврах байгууллага ажилуулдаг. Гудамжинд хаягдсан муур, нохойг асардаг бөгөөд хин нэгэн амьтанд муухай хандвал шийтгэлийг нь заавал өгдөг сайхан сэтгэлтэй ахнар. Энэ хүмүүс мэдээг сонсоод Facebook дээр бүлэг болсон хүмүүстэй нийлж гэмт хэрэгтнийг мөрдөхөөр үнэн бодит мэдээлэл өгсөнд $5,000 шагнал амладаг. Ингээд шагналын мөнгөтэй болсон учраас хүмүүс бүр идэвхтэй хөдөлж энэ нэрийг дэлхийн нийтийн асуудал болж хувирсан.
Эцэст нь Facebook-ийн группийн хүмүүс эхэндээ 100 гаруй байсан бол хормын дотор хэдэн мянган олж нэмэгдсэн. Хайх хүмүүсийн тоо олон болох нь сайн гэж бодож болох ч гэсэн тийм байсангүй. Мэдээлэл тархахын ирээр нэг хүн хэрэгтэн бол Англид амьдардаг эрэгтэй гэхэд нөгөө талаас үгүй Америк хүн гэх мэтээр сүүл рүүгээ хит төсөөлөл тавтаж эхэлдэг. Нөгөө талаараа хэрэгтэн тэр бүлэгт орж өөрийг нь яаж мөрдөж мөшгөж байгааг харж ээж болно гэж сэжгэлдэг. Гэтэл яг л төсөөлжсэнаар сонин сэжигтэй сэтгэлдлүүд орж эхэлнэ. Джеймсийг хаягтай хүн би тэр видеог хийсэн гэж бичдэг. Эхэндээ хүмүүс итгээгүй. Нотлох баримтч байхгүй. Дээрээс нь нэрийг нь харахад л хуурамч санагдсан болохоор юу ч бодлохгүй тоохгүй өнгөрөөсөн. Гэтэл тэр аягны профайл зургийг сайн ажиглахад цагаан арьстай эрэгтэй Сантагийн малхаа өмссөн байв. Энийг харсан хүмүүс видеон дээр гарсан гэмт эрэгтэнтэй адилхан байна гэд профайл руу дараад ортол торон дотор амьд муур шатаажгаа бичлэг тавьж дээр нь лол гэж бичжээ. Үнэхээр бичлэгийг өөрөө хийж тавьсан уу эсвэл хаана ихтэйгээс олж тавьсан уу гэдгийг мэдэхгүй ч энэ Джеймсийг хэрэгтэй амьтны хүчирхийлэл үйлддэг. Хэрэгтэн байж магадгүйгээд профайлыг нь илүү ухаад үзтэл Эдвард Жордан гэх эрэгтэй хүн болохыг олж мэдээд хүмүүс түүнийг занлгийлж шөнө гадуур явахдаа боломжтойгоорой. Тааргал юм бол өөрт чинь адилхан зүйл хийнэ гэж сүрдүүлж зургийг нь ийш тийш нь тараадаг. Гэтэл удалгүй Джеймси буюу Эдвард амиа орлжээ. Шалхаан нь сэтгэл санааны гүн хямралд орсон гэдэг. Ямар ч тач Эдвард хэрэгтэн биш байсан. Удалгүй бүлийн төлөөлөгч болох Дианад мессеж иржээ. Агуулга нь чиний хайж байгаа амьтан хүчирхийлэгчийг Лука Магнота гэдэг гэж бичсэн байв. Энийг харсан Диана байнга ийм мессежнүүд ирдэг болохоор юу ч бодлогүй Google-ээс хэн болохыг нь хайж үзгээд цагаан арьстай эрэгтэй байсан бөгөөд яаж ч харсан энгийн хүн шиг харагдаагүй. Зургнууд нь яг л загвар өмсөгч шиг поцтой. Мөн хаа сайгүй Лукагийн нэрээр нээсэн хаяг зургнууд битүү байхаас гадна Лука чи тачаангуй шүү. Чи бол минийх гэсэн маш олон сэтгэгдэл байсан. Мөн зургнуудыг нь харахад яаж ч харсан баян хүн шиг харагддаг. Буудлын толны өмнө селфи хийж, шоудаж, ийш тийшээ явж байгаа зургнуудаа нийлүүлж YouTube дээр оруулдаг. Дээрээс нь маш олон фэнтэй. Ингээд бүлгийн Facebook группт Лукагийн талаарх яриа гарч эхэлдэг. Ялангуяа Диана, Жон хоёр Лукад гэмт хэрэгтэнтэй ижил төстэй байдал олон байгаа юм шиг санагдсан. Хамгийн түрүүнд цагаан арьс, шаргал ус, жижиг биетэй. Хажуу талаас нь харахад адилхан харагддаг бөгөөд Лука Канадынх. Өмнө нь хэлсэн тоос сурагч орны дэвсгэр Хойд Америкт зарагдаг байх магадлал өндөр гэсэн. Дахиад нэг зүйл нь Лука шоуны шалгаруулалтанд оролцож "Хай, намайг Лука гэдэг. Хүмүүс намайг хараад царайлаг гэж хэлдэг. Миний олоо угаасаа юм бүдүүн дасгал сургуульд хийсний үр дүн" гэх мэтэр хэл яриа, бие авч аваа байдал, нүүрний хувирал гээд бүгд өөртөө хитрхи ихтгэлтэй харагддаг. Good, how are you? I have a very deep voice. A lot of people tell me that actually. So how do you get your voice so deep? How do I get my voice so deep? Practice makes perfect, right? Гэмт хэрэгтэн тийм видео YouTube-д оруулсан шалтгаан нь юу гэж бодож байна? Маш олон шалтгаан байгаа ч ерөнхийдөө бол Лука нарцисс шин чанартай байсан. Ийм хүмүүс өөрийгөө ертөнцийн гол дүр бий л ахгүй бол энэ дэлхий сүрнэ гэж боддог бөгөөд өөрийгөө ямар мундаг хүн болохыг хүмүүст харуулах ёстой. Дээрээс нь анхаарлын төвд байж юу ч хамаагүй удирдах ямар ч хүчгүй сул дорой муурны цулцгануудыг авчираад хүчирхийлж илүү хүчтэйгээ мэдэрч энэ мэдрэмжэндээ донцсон. Онлайнд хүмүүс өөрийнх нь хийсэн видео үзээд айж, сандарч өөрийнх нь талаар ярьж байгаа болохоор сэтгэл нь хөдөлсөн. Энэ гэнт хэрэгтний зан чанар бол түрүүний бичлэгэн дээр харсан Лукагийн үйлдэл хэрэгтнийхтэй адилхан харагддаг. Ингээд Диана, Жон хоёр Лукагийн зургнуудыг харуул с ิจ гтэй зүйлүүд гарч ирж магадгүйгээд шалгаж байгаад зургнуудаас нийтлэг зүйл олж авдаг. Зургнууд нэг л эвгүй харагдах ба ялангуяа нүүрний хэсгийг нь сайн ажиглаад харуул өөр хүний биеийн дээр фотошопоор өөрийнхөө толгойг оруулсан юм шиг харагдсан. Баян харагдахын тулд мөн интернетээр дүүрэн байсан фэнүүд, зурган дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсгээд бүгд хурамж, бүгдийг нь өөрөө бичжээ. Түүнийг үнэхээр асуудалтай хүн юм байна гэдгийг харуулсан дахиад нэг зүйл бол 3 жилийн өмнө 2007 онд Лука нэг радио руу залгаад нөгөө хоолоогоороо "Хай, миний нэр Лука гэдэг. Би яг одоо маш ууртай. Хүмүүс намайг Карла Хомулгатай холбоотой. Энэ үнэн биш, шудраг бус байна" гэдэг. Манайхан Карла гэж хэмбэ гэвэл би хэдэн сарын өмнө Канадад болсон хосуудын хийсэн цуврал алхахын тухай ярьж байсан. Кен Барби гэх очтой гэрэлтэн хосууд маш аимшигтай харгас эргүүдийг хийсэн. Яаж хосууд хамт тийм зүйл хийдэг байна гэж ботгоор хэмжээний бөгөөд Канадад энэ хосуудын талаар ярих юм бол айж чичирдэг хүмүүс олон байдаг. Хүмүүс өөрийг нь энэ эмэгтэйтэй үерхжээ сан гэж цуу яриа гаргаад байна гэд Торонто сан гэх сонинд өөрийгөө гүтгүүлсэн гэж ярилцлага хүртэл өгөхөөр ирэхдээ дээгүүрээ савх өмсөж нарны шил зүүгээд хачин ангуун ирдэг бөгөөд
Маш тайвнаар намайг хүмүүс Карла Хомолкотой холбоод яриад байгаа учраас би энээс болоод ажлаасаа халагдаж сүрдүүлэгт өрцөөр байна. Миний амьдрал сүрсэн гэдэг. Гэтэл цуурхал тараасан огт байгаагүй. Тэр цурхлаа өөрийнхөө амаараа тарааж дараа нь өөрөө шудраг бусанд гомдолтой байна гэдэг. Энэ олгоныг зориуд алдартай болохын тулд зохиож хийжээ. Энэ бичлэгийг үзээд Диана Жон хоёр Лукаг бүр сэжгэлж хаана амьдрэх талаар нь илүү нарийн судалдаг. Лукагийн Торонто санд ярилцлага өгсөн үе нь муурны бичлэг тавигдахаас 3 жилийн өмнө учраас одоо хаана амьдрдгийг нь тодорхой мэдэх боломжгүй. Ингээд Диана Жон хоёр Лукагийн зургнуудыг нэг нэгээр нь шалгаж үзэхэд зарим зурганд нь эксип буюу зурагт автоматар хадгалагддаг мета өгөгдөл байдаг. Энэ эксип мэдээлэлд камерын модель, брэнд, гар утасны мэдээлэл, зураг авсан цаг, байршил нь гарч ирдэг гинэ. Азар Лукагийн дэлгүүрт агуулсан нэг зурган дээр байршил нь үлдсэн байжээ. Торонто хотын төвд байх Итон гэх худалдааны төв байсан гэхээр Лука Торонтогийн хаана ихтэй байгаа гэсэн үг. Ингээд хэсэг хугацааны дараа Лука өөрийнхөө амьдардаг байрны тагтан дээр зураг даруулж оруулсан. Диана Жон хоёр тэр зургийг хараад энэ яалтчгүй түүний амьдардаг байр нөх гээд зурагт дүн шинжилгээ хийдэг. Зурган дээр 4 замын уулзвар Петро Канад гэх шатхуун түгээх станцны цаана 2 барилга байдаг. Ингээд Диана Жон хоёр Google Map-аас Петро шатхуун түгээх станцыг хайж хэдэн мянган орон сууцны зургийг томруулж цонхойг нь харж Коломкийн байршлыг хайж өдөр шөнөгүй ажилладаг. Үүний үр дүнд Торонтогийн баруун хэсэгт байх Этопико гэх газар болохыг олдог. Тэр хавийн гудамжны харагдах байдал Лукагийн зурган дээрхтэй адилхан байв. Одоо Диана Жон хоёр цагтаад мэдэгдэх боломжтой болсон. Хэн болох хаана амьдрдгийг нь мэдсэн учраас ингээд амьтанд харгас хэрцгийн хандхаас урьдчилан сэргийлдэг нийгэмлэг буюу SPCA-тэй холбогдож тухайн нотлох баримт байхгүй ч Торонтогийн цагдаагийн газраас Лукагийн орон сууц руу очиж Лука Мигното гэдэг хүн байна уу гэхэд өмнөх түрээслэгч нь байсан. Эндээс нүгэд Орос явсан гэдэг. Үнэн удааг нь мэдэхгүй ч зургийг нь харуул Лука дэлхийд даяар явдаг учраас зөвхөн Торонтогоос түүнийг хайлгүй Их Британи дахь амьтдыг хамгаалах төвтэй холбогдож холбооны мөрдөх товчоо хүртэл хамтарч ажиллахыг хүссэн. Гэхдээ ямар ч зураг чимээ байхгүй учраас хэрэг баг багаар мартагдчихсэн. Ягд гэвэл Лука үнэхээр амьтан хүчирхийлэгч мөн үү гэдгийг мэдэх боломжгүй. Сэжиг төдийл байгаа. Эцэст нь хэргийн хараас хөөцөлдөжсэн хүмүүс ядарч бууж өгөх яжуугаар онлайнд ч бас намгүй болсон. Гэтэл яг энэ үеэр 2 болон 3 дахь видео гарч ирсэн. Би бичлэгийн эхний хэсэгт 3 видео нэг дор ярьсан да. Тэр бичлэгнүүдийг 2010, 2011 онд жил дараалал цацсан. Тэгэхээр 2, 3 дахь видео Лукаг сэжиглж эхэлсэн тэр үеэс гарч ирсэн гэсэн үг. Бичлэгийг үзсэн хүмүүс бүр их уурлаж бухимдах нь ойлгомжтойгоос гадна хэрэгтэн Лука гэдэг нь баг багаар тодорхой болж эхэлдэг. Учир нь байрны өрөөнд эрэхтэй нарны шил зүүсэн байх ба тэр нь Лукагийн зүүдэг шилтэй адилхан байсан. Ингээд 2011 оны 2 сард хэрэгтэн 3 дахь бичлэгээ цацсан. Бичлэг оруулсан хүний ID нь Leslie Ann Downey гэсэн байв. Энэ нэрийг мэддэг хүмүүс олон байсан. Тэр бол 10 настай жоох охин бөгөөд 1960-аад онд Англид охиныг Ян Фреди болон Мира Хиндли гэх хос цуврал алуурчид маш харгас эрсгийгээр хөнөөсөн хохирогч охины нэр юм байна. Мөн могоотой бичлэгний ард яваад эстэй эвгүй ай Лесли охин нас барахынхаа өмнө ам авраарай гэж ойруулж уйлж исэн тэр дууг алуурчин осууд хальсан дээр бичиж аваад дуу олгож сонсдог байсан аян байв. Бас Лука гэж сэжиглэж байгаа тэр залуу бичлэгнэрээ Сантагийн малгай өмссөн байдаг. Хамгийн анх хэрэгтэн гэж сэжиглүүлж хүмүүст илдвэрээ илүүлсэн Джеймсийн профайл зурган дээр Сантагийн малгай өмссөн хүний зураг байдаг учраас өгсөн үнийг шоолж ийм үйлдэл хийсэн гэж хүмүүс үздэг. Диана Жон хоёр Лука удахгүй хүний амьд ч хүрч магадгүй гэж боддог. Одоо нийт 3 бичлэг гарч ирсэн болохоор Америк, Их Британи, Канадын хэвлэл мэдээлэл хэрэгслээр цацагдаж хүмүүсийн анхаарал энэ хэрэг рүү хандах ирээр Лукаг буруутан гих яриа давхар тархсан. Ингээд Британий алдарт дээ сан сонины сэтгүүлч Алекс Лукаг хайж болдог. Тэрээр Английн нэг мотельд байсан бөгөөд амд амьдсан яриагаар хайж явсараад түүнтэй уулзч чадсан. Уулзах үедээ дууг нь хурааж Лука чи яах гэж Лондонд ирсэн гэхэд хүмүүс намайг дээрлэхэж амь насанд минь занал хийсэн болохоор айсандаа зугцсан гэдэг. Сэтгүүлч яагаад чамайг сүрдүүлсэн гэхэд сүүлийн үед гараад байгаа цуурхлаас болж гэдэг. Сэтгүүлч видеон дээр чи гард юм уу? Намайг харахад чи мөн л юм шиг байсан да. Биш юм уу гэхэд Лука би биш. Би бол хохирогч гэж үгүйсгдэг. Хэд хоногийн дараа Алекс сэтгүүлч нэг имэйл авах бөгөөд илгээсэн хүний нэрийг John Kilbride гэсэн байв. Энэ ч бас Английн цуврал алуурчин хосуудад алуулсан хохирогч хүүхдийн нэр. Агуулга нь төр баяртай гэж хэлье. Санаа битээ зовоорой. Удахгүй ямар нэгэн юм сонсох бах. Энэ удаад жижигхэн амьтад биш байх болно. Удахгүй бичлэг хийгээд явуулъя. Аллах хийх нь тамхи татгаас өөр.
Тамхинаас гарч болох ч гэсэн нэгэн таллгын амтыг мэдэрсэн бол зогсоож чадахгүй. Хорвоо ертөнцийн дээрх хамгийн хөгжилтэй зүйл бол олон мянган хүний уурлаж, бухимдаж, байдаг чадлаараа нотлох баримтааж, шаргуу ажиллахыг харах. Гэхдээ тэд миний нэрийг ч мэдгүй, барьж чадахгүй. Цаашдаа үргэлжлүүлэн кино хийсээр байх болно. Харин тэр кинонд амьтад биш хүн оролцсон. 100 сарын шинэ оны минь би яллаа гэсэн мэв. Энэ галзуу навш одоо хүний амьд хүрнэ гэж санал хийлдэг. Энд Лукаг сэтгэлгүй байхаа аргагүй байсан зүйл нь имэйлд та нар миний нэрийг ч мэдгүй, барьж чадахгүй. Та нар буруу үнэ онлоод байна гэж ойлгуулахын тулд зориуд тэгж бичсэн нь илүү с ิจ гтэй харагддаг. Мөн аллах энэ гэсэн утгатай имэйл бичсэн болохоор цагдаад мэдгдсэн ч Лондонгийн цагдаагаас ямар ч арга хэмжээ авч өгч чадахгүй гэж мэдгдсэн. 2012 оны 5 сарын 25-нд bestcore.com гэх сайт дээр маш аимшигтай бичлэг цацагддаг. Одоо энэ сайт байхгүй болсон байна. Бичлэгний гарчиг нь One Lunatic, One I Speak. Lunatic нь үнэхээр галзуу гэсэн утгатай бол I Speak нь мэс бутлахтаа эргэлдэг, хурц үзүүртэй, зэвсэг шиг зүйлийг хэлдэг. Одоо би бичлэгнээр юу гардаг талаар хэлэх гэж байгаа болохоор эхлээд зүрх судасны өвчтөй харгас хэрцгий зүйл сонсч чаддгүй хүмүүс гараасаа гэж хүсэж байна. Видео 11 минут ардаа хөгжмөнтэй. New Order-ийн True Fate гэх дуу тавьсан ба жижиг өрөөний орон дээр жижигхэн биетэй Аз залууг ямар ч хувцсгүй хүлжээ. Залуу ухаангүйсэн бөгөөд орны толгоон дээр Casablanca-гийн постэр байв. Ингээд хэрэгтэй Ice Peak болон алтогооны утга барьж ирээд залууг зогсоо зайгүй хутгалж дараа нь гар хөл толгойг нь ингээд болоогүй энэ галзуу навш аль хэдийн зэрэмдэг болсон зохицыг бүр аимшигтай болгодог. Энэ бүхний хийхдээ ардаа ай тавьсан хэвээрээ байгаа. Ийм аимшигтай бичлэг интернетээр тархаж бөө юм болсон. Хүмүүс худлаа бичлэг гэж итгэхийг хүссэн ч зохиомлоор хийсэн гэхэд маш тодорхой видео байсан. Тэр видеог үзчихсэн хүмүүсийн зарим нь үзэхээ болж гарсан бол видеог үзэж үлдсэн хүмүүсийн дунд Америкийн Монтана мужид амьдардаг Роужер гэх хуульч байсан ба бичлэгийг үзсний дараа толгооноос нь гарахгүй гарын салгалж хуурамчах хин нэг имжлэг зохиож хийсэн байх гэж итгэхийг хүссэн ч хэрвээ үнэн бол яана гэж бодоод эцэст нь нийт 3 газар руу мэдгдсэн. Эхлээд орон нутгийн цагдаагийн газар, дараа нь FBI. Тэрний дараа дахиад өөр цагдаагийн газар руу мэдгдсэн ч дуудлага авсан хүмүүсийн хариу үйлдэл энэ бичлэг хурамж байх магадaltaй учраас хэргийг хүлээж авахгүй гэж татгалцдаг. Харин цагдаа нарын хариу үйлдэл эсрэгээрээ энэ алуурчин хин бол гэж шалгахад бүгдээрээ Лука Мигното гэдэг нь ойлгомжтой байна гэцгээдэг. Зүгээр нэг Лукаг сэжгэлсэн биш хэд хэдэн шалгаан байгаа. Бичлэгний ард явж исэн True Fate гэх дууг Лука өөрийнхөө зургнуудыг слайд болгож бэлдээд ард нь тавьж YouTube-д оруулж ижээ. Мөн муурнуудыг тамлж исэн өрөөнд Casablanca-гийн постэр байсан. Тэгэхээр Лука өөрийгөө зориуд мэдэгдүүлж би хүн алсан. Гэхдээ та нар намайг барьж чадахгүй. Ямар ч нотлохоо байхгүй учраас гээд шоолж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гинэ. Ямартай ч онлайнаар Канадын Лука хүн амны эргүүлдэж гэсэн цуурхал гарч түрүүний хуульч Роужер Канад дахь Торонтогийн цагдаагийн газар мэдгдсэн ч хэргийг нэг сонирхохгүйсэн. Роужер аргаа бараад гуйжина ядаж бичлэгийг нь үзээд өчөх. Би линк явуулъя надад имэйл хаягаа өгчих гэсэн боловч татгалцсан. Гэтэл Онтариогийн амьтдын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийнхэн муурны хүчирхийлэл хийсэн бичлэгнээс болоод бүх хүчээ дайчлан Лукаг үргэлжлүүлэн мөрцөөрөөсөн ч цагдаагийн газраас нь хамтарч ажиллаагүй. Энэ оронд хэрэгтэн юу ч болоогүй юм шиг гадуур эрх чөлөөтэй явдаг. Удахгүй ил болох ч гэсэн Лукагийн хийсэн хүн амны эрэг Канадын Онтарио эсвэл Торонто ч биш шал өөр газар байсан. Эцэст нь энэ эрэгт ямар ч газар анхаарал хандуулахгүй байсаар Роужер цагдаад мэдээлснээс хойш 2 хоногийн дараа 5 сарын 29-ний мягмар гарагт хохирогчийн зохицолддог. Канадын Квебек гэх Тикариг гудамжны 5720 гэх орон сууцнаас олджээ. Энэ орон сууцыг хариуцдаг Майк гэх хэрэгтэй байрны арын хогийн цэгний хажуугаар өнгөрчээ. Хэд хоногийн өмнөөс тэнд байсан чимдаан нүдэнд нь туссан бөгөөд бичлэг орсон өдөр хогийн цэгт хаягджээ. Чимдаан хэдэн хоногийн турш хогны цэгийн буланд байрандаа хинч авч явуулгүй тэр чигтээ байсан. Майкийг хизээ авч явах юм бол гээд хартал цүнхэнд цоож зүүсэн байв. Хин ийм хуучин цүнхэнд цоож өлөгдөг байна. Хин айсан бол гээд харж идэл цүнхний дээгүүр ялаанууд бужигналтаж аимшигтай өмхийн өнөр хамарлан цоргидог. Ингээд Майк цагдаа дуудаж шалгаад үзэхэд гар хөл нүүрэн байхгүй зүгээр л их биеийн үлдсэн эрэгтэй хүний цогцоо. Мөн чимдааны эргэн тойронд маш олон хогийн ут бараг 33 ширхэг байсан бөгөөд тэнд дарсны шил, пүүз, бэли, зарим нэг эд зүйлс, цустай хүнжил бүр бичлэгэн дээр гарсан Casablanca-гийн постэр гарч ирсэн бол өөр нэг уутнаас үхсэн нохой жолооны үнэмлэгтэй гарч ирдэг. Нэр нь Лука Мигното.
Эхэндээ цагдаа нар Лукаг хохирогч гэж бодсон. Яагад гэвэл зөвхөн их биеийг харахад цагаан арьстан шиг харагдсан бөгөөд Монреалийн цагдаа нар тухайн үед гарсан бичлэгний талаар юу ч мэдэхгүйсэн гэдэг. Ингээд цааш нь судлаад үзтэл энэ орон сууцны 208 тоотыг Лука гэх хүн түрээслэхээр гэрээ хийж гарын үсэг зурсан гэдгийг мэдээд гэрлөө ороход хаалган онгорхой хинч байхгүй гэр цэв цэвэрхэн байсан ч ариутгагч бодсны үнэр хамар цоргиж сэжигтэй санагддаг. Ингээд хувцсны шүгээг онгойлгоод үзтэл улаан өнгөөр хэрвээ чи өөрийнхөө тусгал дурггүй бол тойлонд битгий хар гэж бичсэн байв. Грекийн домог дээр үндэслэн уран зураач Караваджо 1597 онд залуу хүү ус руу тонгойж өөрийгөө ширтэж байгаа зураг зурсан. Домог нь нарцисс гэх хүү өөрийнхөө усанд туссан түрхэнд дурлаж түүнээсээ салхаа болж тэр чихтэй ширтсээр эцэст нь үхдэг. Ингээд түүний нэрнээс нарциссизм өөртөө хэд дурлах зан гэсэн ойлголт гарсан гэдэг. Тэгэхээр тусгалчин таалагдахгүй бол битгий тойлонд хар гэж бичсэн нь Лука нарциссист хүмүүсийн нэг гэдгээ дахин харуулдаг. Мөрдөн шалгах багийнхан чимдэн аягдсан өдрийн өмнөх өдөр буюу 24-ний өдрөөс эхлэн орон сууцны хяналтын камеруудыг шалгадаг. Орон сууцанд 2 камер байсны нэг нь орох хаалганд, нэг нь хогийн цэг дээр байв. Лука 24-ний орой нэг Аз залуутай хамт байрлуугаа орсон ч Аз залуу байрнаас буцаж гарсан уулмөр байсангүй. Зөвхөн Лука л орж гарч исэн бөгөөд ялангуяа 25-ны үүрийн 3-аас 4 цагийн хооронд хогийн цэг рүү 20 гаруй удаа ирж очсон. Ингээд цагдаа нар Лука хохирогч биш гэмт хэрэгтэн гэдгийг мэдээд яаралтай хөдөлж хогийн савыг ухахад Айс Пик болон урт сэлэм гарч ирдэг. Тэнд хохирогчийн цус хүртэл байсан. Ийм зүйлүүд болоод хэдэн хоног өнгөрсний дараа л нэг юм цагдаа нар муурны бичлэгнүүд үнэн байсан юм бах та гэж бодож эхэлдэг. Энэ Лукагийн талаарх мэдээллийг цагдаа нар гэр бүлээс нь илүү муурт хамлжгаа бичлэгийг үзээд анханаас нь мөрдөжсэн. Диана Жон хоёр мэдчихсэн бөгөөд бүх мэдээллээ ганц зурагч үлдээлгүй цагдаа нарт өгдөг. Хохирогч Хятад улсын иргэн Жүнглийн 1978 оны 12 сард төрсөн. Лукагаас 4 насаар ах. Хятадын Ухаан хотоос гаралтай тэрээр 2010 онд Канадад ирж Монреалд байх Конкордиа их сургуульд компьютерийн инженерээр сурдаг оюутан мөн ижил үстэн байсан. Гэр бүлдээ энэ талаараа хэлээгүй учраас байнга аав ээж нь гэрэл хурмаа хий насаараа ганцаараа амьдрах гээд байгаа мó гэж дарамтласнаар нэг эмэгтэйтэй хурим хийсэн ч удалгүй салж тэр цагаас хойш байнга эрэгтэй хүмүүстэй үргэлжлэх болсон. Ингэж гад нэг сайт дээрээс one night хийхээр Лукатай холбогдож манайд хүрээд ир гэсэн болохоор ямар ч эргэлзээгүйгээр гэрт нь ирээд аллагджээ. Тэгвэл ийм муухай зүйлүүд ар араас нь хийгээд байгаа Лука гэж хийм бол ямар амьдралаар яаж амьдарсан болоод ийм зүйлүүд хийсэн юм бол түүний жинхэнэ нэрийг Эрик Ньюман гэдэг. Дараа нь нэрээ өөрчилсөн юм байлээ. 1982 оны 7 сард төрсөн Канадын Торонтогийн зүүн хэсэгт байрладаг Скарборо гэх газарт айлын том хүү олж төржээ. Эдний гэр бүл анханасаа жирийн гэр бүл байгаагүй. Аав нь Лукаг бага байхад шизофрентэй гэж онцлогдож, үүний дараа хосууд цаалсан учраас Лука өвөө эмээ дээр очсон ч удалгүй өвөө эмээ ч бас салдаг. Ингээд буцаад ээжтэйгээ амьдрахаар болсон. Тухайн үед ээж нь дахин гэрлэж хойд аавтайгаа хамт амьдрахаар болсон ч хойд аавтайгаа харилцаа муутай. Мөн ээж Анна нь OCD буюу мэдрэлийн шалтгаанд хэд хяналттай давтагддаг үйлдэлийн эмгэгтэй байсан. Жишээ нь би гараасаа угаагаагүй бах. Би хэн нэгэнд хор өнөөл учруулж магадгүй. Эсвэл бүх зүйл яг зөв байрлалтай байх ёстой гэх мэтээр өөрийн мэдлгүй дахин бодогдох, айц төрүүлэх, буруу гэж мэдэрсэн ч бодлуудаасаа салж чадахгүй байх эмгэг. Ингээд хүүхдүүдэд гадагшаа гарахгүй хаалгыг цоожулж нийгэм маш аюултай бохир гэж заахаас гадна сургуульд явуулахгүй гэрээр хичээлийг нь заадаг. Лука ахлах сургуульдаа сэтгэл готрол болон шизофрентэй гэж онцлогдсон бөгөөд нэлийн хүнд манайхаар бол группт орохоор хэмжээний байсан гинэ. Удалгүй насанд хүрч амьдрах хэрэгтэй болсон ч мөнгөгүй юу хийж амьдрахаач мэдхгүйсэн дээрээ 2003 оноос 21 настайгаас эхлээд биеэ үнэлж эхэлсэн. Ингээд 2004 онд өөрөөсөө 1 насаар дүү найз охинтой болсон. Найз охин нь ч бас өвчтэй. 21 настай мөртлөө сэтгцийн байдал нь 8-аас 12 насны хүүхэд шиг. Ийм байдалтай Лукатай үерхэж Лука найз охиноо зээлийн карттай бол гэж хүчилсээр хагаад $10,000 гаргаж авснаас гадна бэлгийн дарамт үзүүлж бичлэг хүртэл хийх гэж албацсан. Уг нь Лувр болон бэлгийн хүчирхийллийн эргээд хэрэг үүсгэсэн ч шүүх хурал эхлэхийн өмнө прокуророос бэлгийн гэмт хэргийг хэрэгсгүй болгож 12 сард хинсэн харгалзах ял авсан. Ер нь бол шийтгэл аваагүй гэж хэлж болно. Шүүхээс Лукад ял онохдоо сэтгцийн хүнд өвчтөй болохоор байнга эмээ уух гэж хэлээд л өнгөрсөн юм байна. Ингээд шүүх хурал дуусны дараа Лука нэрээ өөрчилж удалгүй Торонтогийн гей хүмүүсийн нийгэмлэгт орж биеэ үнэлж насанд хүрэгчдийн кинонд тоглосон бөгөөд энэ үеэс эхлээд алдартай болж амжилтанд хүрч жүжигчин болохыг хүсдэгч ямар ч авьяасгүй бас мөнгөгүй байсан.
Гэхдээ гоо сайхны хагалгаа ихийлгсэн. Канадад Plastic Makes Perfect гэх нэвтрүүлэг байх ба мэс засал хийлгсэн олон хүмүүс яагаад мэс засал хийлгсэн? Юугаа өөрчилсөн? Одоо яаж амьдарч байгаа? Хүмүүсийн хариу үйлдэл ямар байдаг талаараа ярьдаг шоу нэвтрүүлэг юм байна. Лука энд орохоор шалгаруултанд орсон ч хасагдсан. Дараа нь дотор хувцсны загвар өмсгөж болохоор бүртгүүлсэн ч хасагдаж байнга татгалцсан хариу авч нэг л болж өгдөггүй. Ингээд хүмүүсийн анхаарлын төвд орж алдартай болж өөрийгөө харуулахыг хүссэндээ галзуурах шахажээтэл энэ үед нэг санаа орж ирсэн нь цуврал алуурчин Карлатай болцож исэн гэж цуурхал тараах байсан. Тэгээд миний нэр хүнд энэ цуурхлаас болж унлаа гэж ярьдагч анханасаа унах нэр хүндж байгаагүй. 5 жилийн турш 12 удаа л зураг авалтанд орсон. Ингэж нэр хүндтэй болохыг хүсэж явах үедээ муурны зулцгнуудыг таамаглаж байгаа бичлэгээ оруулсан. Нэг удаа оруулаад үзтэл хүмүүсийн хариу үйлдэл таалагдсан болохоор хөвгчлөлтэй санагджээ. Хамгийн анх Лукаг хэрэгтэн гэж Диана руу имэйл бичсэн хүнийг сүулт нь олоход Лука өөрөө байсан. Тэгвэл Лука хүн амны хэрэг хийжээд хаашаа алга болсон юм бол цагдаа нар түүнийг интерполоор хайгаад үзтэл Монреалийн нисэх онгоцны буудлаас Парис руу ниснийг баталгаажуулдаг. Онгоцны буудлын хяналтын камерт Лука маш тайван бүртгүүлж шалгуулж байгаа нь бичигджээ. Гэхдээ энэ галзуу навч зүгээр нэг хавчаагүй 5 сарын 9-нд Канадын нэг намын төв байранд шууд ирдэг. Хин чарсан эвгүй с ิจ гтэй харагддаг бөгөөд хайрцаг цусаар будагдсан байх ба муухай өнөр гардаг. Ажилтаа илгээмжийг задалж үзээд шоконд орсон. Тэнд хүний нэг хөл болон тэмдэглэл байжээ. Би дахиад аллах хийх болно гэж бичсэн байв. Шалгаад үзтэл бусад намын байрнууд руу хүртэл илгээмж явуулсан байсан ч замаас нь шуудангийн газраас шалгаж хүргэлт нь гаргаагүй. Тэнд хохирогчийн зүүн гар байсан. Ингээд болоогүй 6 сарын 5-нд Канадын баруун хэсэгт байх Ванкуверийн 2 байх сургуульд хүртэл илгээмж ирсэн бөгөөд тэнд ч бас хохирогчийн биеийн хэсгүүд байсан. Яагаад ийм хол хүүхэд сурдаг сургууль руу явуулсан бол сарын дараа арай гэж жүүний толгой нураас олддог. Нэргүй мэдээлэлч байсан. Ямар ч тач Лука Парист очиж эхний өдрөө буудалд хонж дараагийн 2 өдөр нэгэн эрэгтэйгийн гэрт байжгаад Германы Берлин руу явах автобусанд суусан нь батлагдсан. Ингээд Германы цагдаа нар болон хэвлэл мэдээллийнхээ анхаарлаа хандуулж байтал Германы Ной хотод байх интернет кафед ажилладаг Кадир гэх хэрэгтэй Лукагийн талаарх мэдээг үзээд энэ орвоод ийм галзуу амьтан байдгаа гэд хараагаад сууж байтал нэг залуу орж ирээд интернет хэрэглэж болох уу гэж асуудаг. Кадир дөнгөж сая хараад исэн галзуу навш урд нь зогсож байгааг хараад шоконд орж айсан ч юу ч болоогүй юм шиг царайлаад 28 дугаарын ширээ рүү очоорой гэж хэлээд юу хийж байгааг нь харахаар хогийн цаваа цэвэрлж байгаа юм шиг шажигнуулж нууцаар харахад эрэхтэй Google-с Интерпол гэж хайдаг. Энийг харсан Кадир энэ 100% Лука мөн байна гэж итгээд чимээгүйхээ явж цагдаагийн газар руу заалгаад энд халуурчин байна гэж мэдээлдэг. Ингээд цагдаа нар бөөнөрөө ирж Лукаг баривчлаад 2-7 хоногийн дараа Монреал руу шилжүүлэх шаардлагатайсан ч агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс Лукаг тээвэрлэхээс татгалздаг. Гэмт хэрэгтнүүдийг онгоцон тээвэрлэж авч явах тийм амархан зүйл биш байдаг гинэ. Эцэст нь Канадын засгийн газраас агаарын цэргийн хүчний онгоцоор Лукаг авчирсан. Ингээд Лука байцаалтын өрөөнд ирж суухад түүний гадаа төрх муурнуудыг хүчрхийлж хүнийг аимшигтайгаар хөнөөж зугцсан юм шиг харагдахгүй байсан болохоор цагдаа нарын зарим нь үнэхээр Лука тийм зүйл хийсэн нь үнэн үү гэж хэсэг зур эргэлцэхэд хүрчээ. Мөн Лука болон түүний ээж Анна нарын хэлсэн зүйл нь би биш. Мэний захиалсан гэдэг. Мэний гих залуутай Лука ажил хийж байгаа танилцсан байнга түүнийг хүчрхийлж зодож бэлгийн дарамт үзүүлснээс болж цагдаад бүртгүүлж исэн удаатай ч Лукагийн хувьд ганц ч удаа Мэнийг цагдаад мэдээлж байгаагүй. Шалтгаан нь маш их айдаг учраас. Анна үүдээ олон удаа цагдаад мэдэгдэе гэж хэлсэн ч Лука болохгүй. Мэний бол үнэхээр аимшигтай хүн гэдэг байсан. Эцэст нь Лука Мэний намайг дээрлэж, доромжилж, мөшгөж, сүүлдээ хүн алахыг даалгасан. Би ч гэсэн хохирогч гэдэг. Цагдаа нар дараа нь олж мэддэгч Диана, Жон хоёр Мэнигийн талаар хайжгаад маш сонирхолтой зүйл болжээ. Лука амьдрах хугацаанд олон нууц нэр, цуврал алуурчдын нэрийг хүртэл ашигладаг бөгөөд тэр дунд нь K Tramel гэх нэр байсан. Энэ нэрийг интернетээс хайгаад үзэхэд 1992 онд гарч ирсэн Зүүн совин гэх киноны гол дүрийн нэр байсан. Жүжигчин Шэрон Стоун орон дээр хэвтэж байгаа эрэгтэйгийн дээр нь байх ба эрэгтэйгийн 2 гарыг ортой хүссэн байдаг бөгөөд орны дээд хэсэгт маш ганган хээ угалцтай цонх байдаг. Энэ дүр зураг Лукагийн үйлцэн аллагын дүр зурагтай маш төстэй. Цонхных нь оронд Касабланкагийн постэр байсан. Мөн Шэрон орон дээр байгаа үерхжээсэн эрэгтэйгээ Ice Peak-ээр хэрцгийгээр хөнөөдөг нь хүртэл яг адилхан. Дээрээс нь Лука Ice Peak-ийнхээ байруулыг саарл өнгөөр буцна нь кинон дээр гардагтай адилхан харагдуулахын тулд албаар хийжээ. Лука багасаа л энэ кинонд дуртайсан.
мөн өмнө нь Лука Их Британий дээс хаан сэтгүүлийн сурвалжлагч руу хүн аална гэж имэйл бичсэн дээ. Тэнд бичсэн хүн хөнөөнд гэдэг тамхи татхаас өөр гэдэг үг нь ч бас кинон дээр гардаг Шерни хэлдэг үг юм байна. Бас кинон дээр Шерни хуучин хүчирхийлэгч найз залуугийн тухай гардагч дүр биш нэрэл гарт юм байна. Тэр нэрийг Мануэл Бескс товчлох юм бол Мэни. Цагдаагийн газраас ч бас Мэни гэх хүн огт байхгүй гэж албан ёсоор мэдгдсэн. Хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа 2014 оны 9 сард дээд шүүхэд шүүх хурал болоход Лука өөрийгөө гин буруугүй би хүн хөнөөс нь үнэнч сэтгцийн өвчнөөс болсон. Миний ялыг хөнгөлж өгөөч гэдэг бол өмгөөлөгч Леклер Лука хэрэг үйлдэх үедээ сайко шинжтэйс учраас өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээх боломжгүй гэдэг. Тэгвэл хэн хариуцлага хүлээх юм? Шүүх хуралд хэд хэдэн сэтгэл судлалын мэрэгжилтнүүд ирсэн ч Лука өөрийнхөө талын хүмүүстэй уулзсан мөртлөө прокурорын талын хүмүүстэй тулж уулзах юм уу бүр уцаарч яриаггүй. Гэхдээ нийт 6 мэрэгжилтнүүд түүнийг яаж гадаа нийгмийн амьдралд оролцоод яваад байсан бол гэж бодохоор хэмжээний ноцтой сэтгцийн асуудалтай гэдгийг хэлдэг. Бүр эмч уудаггүйсэн тэрээр хэрэг гарахаас 2 жилийн өмнө уудаг эмнүүдэд зогсоож эмнэлэгт очиж зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэсэн тохиолдол байгаагүй. Мэргэжилтнүүдийн нэг эрдэмтэн доктор Чемберлен гэх хүн ялангуяа хувийн зан чанарын ажигтай хүмүүс олонний анхаарлыг татаж чадахгүй байх юм бол маш таагүй мэдрэмж авдаг гэж хэлсэн. Гистрон хувийн эмгэг буюу HPD нь тухайн хүн хэд анхаарал татахыг ирмэлцдэг, сэтгэл хөдлөлөө амархан өөрчилдөг, гадаа төрхөөрөө анхаарал татахыг хичээдэг юм байна. Лука шүүх хурлаа хүлээж шоронд ганцаараа орогдож явахдаа эрэгтэй сувилагчтай маягалж захиа бичиж өрөөгөө чимэглэсэн. Гэхдээ Гистрон хувийн эмгэгтэй хүн болгон хүн амны хэрэг үйлддэг гэсэн үг биш. Идэхийн тулд хичээж амьдарч байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Доктор Чемберлен хэлэхдээ Лука хүний амь хөнөөх нь буруу гэдгийг мэдчихсэн бөгөөд хэрэг хийхээ өмнө дараа гэд маш эмх цэгцтэй байдал харагдсан гэдгийг онцолдог. Жишээ нь яг төлөвлөснийхөө дагуу хөдөөлж дараа нь Парис руу зугтахдаа хуурамч бичиг баримт хүртэл бэлдсэн. Энэ болгоныг прокурорын зүгээс маш болгоомжтой санаатаагаар төлөвлөж үйлцсэн хэрэг учраас хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг. Харин Лука шүүх хурал дээр ганц ч үг дуурайгүй. Танхрагтны шүүгчид 8 хоногийн турш 20 цэргийн дэглэмд хэлэлцэж Канад болон дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийнхэн шүүх хуралд анхаарлаа хандуулж илаа. Лука гин буруутай гэж үзсэн ч миний өмнө нь ярьсан эргүүдийг сонссон бол Канад тийм өндөр ял оноодгүй. Шүүхийн хамгийн дээд хэмжээний ял болох 25 жилийн дараа тэнсэн суллах боломжтой бүх насаар нь хорих ял оноожээ. Хэрэг ингэж шийдэгдсэн бөгөөд бичлэг байршуулсан сайтын эзнийг ч бас яллагдагчаар татжээ. Тэрээр аллах хийж байгаа бичлэгийг сайт дээр оруулахыг өөрөө зөвшөөрсөн. Ийм зүйл болсон ч сайтыг хаалгүй 2020 он болтол үйл ажиллагаагаа явуулж гад алга болжээ. Харин хохирогч Жүүний гэр бүл шүүх хурал дуустал эндээсэн бөгөөд байх хугацаанд нь хятад оюутнууд тэдэнд тусалж дэмжсэн. Жүүнийг энд нь оршуулсан байна. Энэ хэрэгт мартаж болохгүй хоёр хүн бол Диана, Жон хоёр. Хэрвээ тэд байгаагүй бол дахиад олон хохирогчдод гарч ирсэн байхыг үгүйсэхгүй. Ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагах мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.